За эхлэх үед болчихоо. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэд бидний одоо зарын дагуу хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээлэл ихэнд баярлалаа. За бид өнөөдөр ямар асуудлаар мэдээлэл хийх гэж байна вэ гэхээр оюу толгой, гүний уурхайн, бүтээн байгуулалтын зардал хэтэрч хугацаа хойшилсны улмаас Монгол улсад буюу баялагын эздэд 9 тэрбум орчим ам долларын хохирол алдагдал учирч байгаа талаар өнөөдөр энэ мэдээллийг хүргэн. За дээрэс нь энийг одоо тогтоож, шалтгаан нөхцөлийг нь тогтоож, хариуцлага одоо буруутай этгээд байгаа бол түүнд хариуцлага хүлээлгэх талаар эрүүгийн цагдаагийн газар, за эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хилтэст хандан шалгуулах гэж байгаа талаараа одоо мэдээллийг хүргэж байна. За тэгээд хэвлэлийн хуралд оролцож байгаа иргэдэд танилцуулъя. За өнөөдрийн хэвлэлийн хуралд яг энэ асуудлыг оюу толгойн зардлын хэтрэлд чухам яагаад энэ үүссэн, за үүний шалтгаан нөхцөлийн талаар одоо мэдээлэл хүргэхээр Чимэд Доржийн Бат Эрдэнэ судлаач, математикч оролцож байгаа. За Бат Эрдэнэ судлаачийг бол өмнө нь одоо Дубайн гэрээг захиргааны иргэн шүүхэд өгч, Дубайн гэрээ хууль бус болохыг нь захиргааны иргэн шүүхээс тогтоолгосон одоо ийм судлаач байгаа. За Бат Эрдэнэ судлаач оролцож байна. За мөн Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Туяа Цэцэг оролцож байна. За Туяа Цэцэгийн хувьд болохоор Швейцар улсад одоо офшор бүсэд данс нээсэн улсын хурлын гишүүн Баяр Цогтын одоо офшор дансыг Швейцарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, за үүний дагуу одоо тэр улс төрчдийн офшор данс илэрч олон нийтэд ил болж ирсэн энэ ажлыг бас эхлүүлсэн юм иргэний нийгмийн зүтгэлтэн байгаа. За тэгэхээр бид нар одоо ямар асуудлыг шалгуулах гээд байна вэ гэхээр оюу толгойн энэ зардал хэтэрсэн хугацаа хойшлж байгаагаас болж Монгол улсад 9 тэрбум орчим ам долларын хохирол учирч байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр оюу толгойн менежментийг хариуцж байгаа Рио Тинтогоос томилогдсон цэвэр удирдлагын багийн алдаа. За энэ алдааг одоо шалгуулах гээд хандж байна. За тэгэхээр анх одоо юу болсон бэ гэхээр энэ оюу толгойн гүний уурхайг барихтаа чанаргүй материалаар, за дээрэс нь мэрэгжлийн бус хүмүүс одоо энд ажилласнаар оюу толгойн гүний уурхайд нуралт үүс цаашид барих боломжгүй болсон. За ийм том ноцтой асуудал үүсээд хад Монгол улс одоо энэ асуудлыг мэдэхгүй, Монголын талд одоо мэдэгдэлгүй маш удаан хугацаанд явсан. Монголчууд яаж мэдсэн гэхээр 2020 оны 3 дугаар сард одоо Нью-Йоркийн шүүхэд оюу толгойн хувьцаа эзэмшигч Туркой Силийн одоо 49% буюу жижиг хувьцаа эзэмшигчд нь Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргаснаар энэ одоо далд уурхайд ийм асуудал үүссэн юм байна гэдгийг мэдсэн. Тэр болтол монголчууд одоо мэдээлэлгүй байсан. За ингээд дараа нь бол энэ асуудал ил болонгууд Рио Тинтогийн засгийн группийн захирал болд монголчуудад үндэсний телевизээр хэлэхдээ за энэ далд уурхайн одоо нуралт бол газрын хөрсний онцлогоос болсон юм а гэж ийм мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл буруу мэдээлэл өгсөн. За харин дараа нь одоо 2020 оны 8 дугаар сард одоо засгийн газар хөндлөнгийн шинжээчдийн баг энэ оюу толгойн гүний уурхайд үүссэн энэ хугацаа хэтэрч зардал одоо өссөн энэ асуудал бол одоо энэ газрын онцлог газар зүйн байдлаас болоогүй менежментийн багийн цэвэр алдаа байсан гэдгийг олон улсын хөндлөнгийн шинжээчд баталсан гэдгийг бол засгийн газар мэдгдсэн. За тэгэхээр нэгэнт одоо эндээс ийм алдаа гараад Монголд одоо 9 тэрбум ам долларын хохирол учирсан бол энэ шалтгаан нөхцөлийг тогтоож бид нар өнөөдөр хуультай улс эрүүгийн цагдаагийн газар гэж байдаг бол эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлц гэж байдаг бол үүний одоо учир шалтгааныг тогтоож, за хариуцлага бас ярих ёстой гэдэг үднээс өнөөдөр эрүүгийн цагдаагийн газар тийм өргөдлөг одоо бид гаргаад байгаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй яагаад 9 тэрбум ам долларын хохирол эндээс учирч байгаа гэж үзэж байгаа. Засгийн газар яагаад 1.4 гэдэг байгаа. За Дубайн гэрээг яагаад одоо дөнгөж өнөөдөр болсон юм шиг цуцлаа гэж мэддэг байгаа. Өмнө захиргааны иргэн шүүхээр энэ хууль бусан тогтоогдсон. Хүчингүй болчихсон. За энэ асуудлаар одоо судлаач Бат Эрдэнэ үргэлжлүүлж мэдээлэл өгнө. За баярлалаа. За тэгэхээр сая хотгон сэтгүүлч минь хэллээ. Одоо жишээ нь Рио Тинтогийн менежментийн алдаанаас болж асар их хэмжээний одоо хохирол учирсан. За энийг бол зөвхөн бид нар ч яриад байгаа юм шүү дээ. Энийг бол манай 66 одоо оюу толгойн 66% эзэмшигч Туркой Сил компани жижиг хувьцаа эзэмшигчд Америкийн нэгдсэн улсад сая бас дурдсан шүүхэд одоо хэрэг үүсгэсэн байгаа. За үүний дараа манай Монгол улсын засгийн газраас нөгөө хөндлөнгийн шинжээчдийн баг томилоод тэгээ хөндлөнгийн шинжээчд бол тогтоосон. За тэгэхээр би үүнийг жоохон тоотой тодруулж хэлье сануулъя. Жишээ нь Америкийн нэгдсэн улс тэр жижиг хувьцаа эзэмшигчид
хэрэг үүсэхдээ галт уурхайн бүтээн байгуулалтын зардал бол 1.2-оос 1.9 тэрбумаар одоо хэтэрсэн ашиглалтанд орох хугацаа 30 сараар хойшлсон гэж ингэж мэдгдсэн. Манай одоо засгийн газрын ажлын хэсгээс хүсэлт гаргаад оюутлах компани түүзээс томилсон хөндлөнгийн шинжээчдийн баг бол зардлын хэтрэлтийг 1 тэрбум 450 сая доллар галт уурхай ашиглаж эхлэх хугацааг 22 сараар хойшлсон гэсэн ийм одоо мэдээлэл гаргасан. За тэгэхээр бид нар бол одоо за миний хувьд чинь судлаачийн хувьд юу гэхээр тэр Америкийн нэгдсэн улсын энд байгаа л да. Бид нар энэ сая ярьлаа шүү дээ цагдаад өгч байгаа гэж. Тэрэндээ энэ материалыг өгч байгаа. Энэ ингээд 163 хуудас материал байгаа. Энэ Америкийн нэгдсэн улсын одоо шүүхтэр үүссэн. Энд бол маш олон гэрчүүд хуучин оюутлагад ажиллаж байсан менежерүүд улсууд за Рио Тинто бол энэ алдааг бол нөгөө бүр зориудаар хийсэн. Ягаад тэгэхээр ийм алдаа гарах гэдэг шүү. Эн чинь нурж унах гэдэг шүү. Энэ барилгын материал чинь чанаргүй шүү. Ахиж барих нь шүү гэд маш олон удаа анхааруулж ирсэн боловч тоолгүй явсаар гад одоо сая дурдлаа штэ. Рио Тинтогийн захирал одоо монгол хүн байсан. Тэр хүртэл ирээд монголчуудад ингэж мэдээлж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө тийм байхгүй. Газрын одоо нөгөө газрын буюу геотехникийн нөхцлөөс болоод ийм үүссэн гэж мэдээлээд байдаг. Тэр бол худлаа байсан гэдгийг энд маш олон гэрчилж байгаа. За тэгээ манай засгийн газрын ажлын хэсэг бол тогтооцсон. За ингээд эндээс бол ерөнхийдөө 1.2-оос 1.9 тэрбум долларын гэж байгаа шүү дээ. Алдагдал үүссэн гэдэг нь тодорхой байна. За тэгээд энд 2019 оны оюутлах ХХК бидний нөгөө 34% эзэмшдэг компани тайлан одоо байж санхүүгийн тайлан. Энд нэг тоо харуул. За энд ингэж үн цэнийн бууралтаас үүссэн гарц гэж. Тэрбум 920 сая доллар. Нэг одоо 1.9 тэрбум гэсэн. Тэгэхээр энэ магадгүй тэнд нөгөө Америкийн шүүхтэр үүссэн хэрэг дээр энэ тоо явж иж магадгүй. Энэ гарц гэж юу гэлж ийм нөхөр нөгөө бид нар одоо хар угаар хэлбэл нөгөө агталдаг шүү дээ. Хэрэггүй болоод одоо жишээ нь энэ микрофон хэрэггүй болчвол данснаас хасаад агтлаад. Тэр шиг тэрбум 900 өөрөлдвөл баг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө ингээ агтлаа хийцэн байгаа байхгүй. Тэгээ энийг бол газрын нөгөө газарлуу буруугаж гэж байгаль дэлхий рүү Рио болонхнаас. Тэгтэл одоо бүх талаас манай засгийн газрын ажлын хэсэгч байна. Энэ Америкийн одоо хуучин ажиллаж байсан хүмүүс ч байна. За мэрэгчлэн баахан хүмүүс энэ бол тодорхой асуудал. Бид нар энийг харин нөгөө өнөөдөр л хуульд нөгөө шалгуулъя гэж ингэж өгч байгаа байхгүй. Тэр энэ ер нь бол тэг тогтоогдно. За энэ ийм гарчаад байхад энийг бол бид нар одоо юу гэдэг Монголд бол нэг ч хүн энэ гэмт хэрэг болох тухай яриаг байна. Энэ саяын нөгөө Америкийн нэгдсэн улсын шүүхийн материал дээр бол маш олон одоо гэрчүүд за хэрвээ энэ хойд Америкт иймэрхүү асуудал үүссэн бол энэ бол шууд гэмт хэрэгээ. Зарим нь бол шууд энэ бол гэмт хэргийн шин чанартай үйлдэлээ гэж байгаа байхгүй юу? Энд чинь ойлгомжтой шүү дээ. Тийм их эд хөрөнгө алга болчиход. За тэгтэл энэ яагаад монголчуудад хамаатай вэ гэхээр энэ чинь бидний газар дор баялагтай шууд холбоотой байхгүй юу? Дараа нь энэ гарсан хохирол зардал энэ юмыг бидний газар дор баялагаар төлнө. Тэр компани. За тэгээд тэрийг хэд болгож төлөх юм бэ гэж. 9 тэрбумгээ сая яриад шүү дээ. Тэр тооцоог нь бол би хийсэн юм байна. Одоо чинь одоо гарч байгаа 1.2 юм уу, 1.4 юм уу, 1.9 юм уу энэ тэрбум долларын хохирол чинь ирээдүйд 9 тэрбум болно. 9 тэрбум болно. 9 тэрбум долларын баялагийг тухайлбал би зургийг харуулъя л да. Одоо энэ нөгөө ил уурхач юм баггүй, ил уурхаа. Одоо ашиглаад 13 оноос хойш ашиглаад 10 гаруй тэрбум долларын баялаг гарчихсан. Энийг авах гээд байгаа. Одоо энэ нөгөө далд уурхаа гэдэг нөгөө 1.3-аас 3 км-ийн доор далд уурхаа явж байгаа гэдэг. За энэ бидний одоо баялаг. Энээс чинь 9 тэрбумын үнийн эрэхтэй 1 хэдэн за магадгүй зардлаа маш өсгдөг шүү дээ. 500 саяыг зарчаад 9 тэрбумыг авах гэдэг байгаа байхгүй. Зөвхөн энэ үйлдэл шүү дээ. Өшөө зөндөө юм. Тэгэхээр энэ баялагаас чи ингэж авч явах гээд байна. Тэгээд тийм учраас нөгөө 2051 онд 22 тэрбумлгийн 2037 оноос эхлээд ногдлаа шиг авналыг ингээд ийм баахан одоо хийс одоо ирээдүйн бараг 16-аас 40 жилийн дараах ийм ачаач юмнууд яригадаад байгаа байхгүй. Бид нарт бол юу хэрэгтэй вэ? Яг одоо чинь та нарт би нэг юм хэлье.
засгийн газрын одоо мэдээж ажил хариуцаа улсуудаас засгийн газраас тохиолох юм бол яг энэ баялгаас энэ зураг нь байж шүү дээ. Энийний хэдэн хувийг бид нар авч үлдэх юм бэ? Тэр нөгөө 22 тэрбумын өөр байхгүй болсон менежментийн төлбөр тэр чинь жирийн хүн ойлгох хэрэггүй шүү. Ерөөсөө энийг л асуух хэрэгтэй. Яг одоо энэ хэсэг нь биднэрт үлдэх юм уу? Энэ нь үлдэх юм уу? Энэ нь үлдэх юм уу? Ерөөсөө үлдэхгүй юм. А яг одоогийн Рио Тинтогийн тооцоогоор үндсэндээ 5% бус нь үлдэхгүй л байхгүй. Тэгэхээр энэ одоо зөвхөн энэ үйлдэлээс болоод 9 тэрбумын хохирол гарч штэ тэрбум долларын. За энэ хохирлыг жишээ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Монгол улсын нутаг дэвсгэр дээр монголчуудын баялаг дээр гарч байгаа юм хохирол учраас гэж тэр үднэс бид нар өнөөдөр энэ сая сэтгүүлч хэллээ штэ. Бид нар хувь хүнийхээ одоо иргэнийхээ хуваар тэр эдийн засгийн цагдаагийн газар нь хандж байгаа. За жишээ нь та яагаад 9 тэрбум гэж тооцож байгаа юм бэ гэвэл би зүгээр нэг энгийн жишээ хэлээ л да. Одоо бид нар чинь бүгдээрээ нэг байрны машины зээлтэй гэдэг шүү дээ. За машины зээлтэй байлаа гэж бодъё. Нэг нөхөрт өгөө явууллаа, эвдлээд ингээд хайчих. Тэгэхээр банк бол нөгөө машины чинь зээлээ авдгаараа л аавна шүү дээ. Хүүгээ тооцдгоороо тооцно. Үндсэн зээлээ авдгаараа аавна. Одоо 15 жил байна. Тэнгүү дахиад шинэ машин хэрэгтэй бол дахиад аавна. Дахиад тэрнийхээ зээлийг төлнө, хүүгийн төлнө. 2 дахин төлнө. Дахиад эвдэлчүүл дахиад 3 дахин төлнө. Яг оюутлахад дээр яг ийм л юм болж байгаа байхгүй. Зээл тэгэхээр 1.4 гэж өнөөдөр ярьж байгаа боловч тэр чинь хугацаагаар болон одоо дахиад гарах нэмэлт зардлуудаар зардал нь нэмэгдээд дээр нь хугацаа нь хойшлоод хугацаа хойшлохоор бид бүгд мэднэ шүү дээ. Банкны хүү нэмэгдэнэ. Тэгэхээр яагаад ийм их зардал гараад байна вэ гэхээр оюутлахад зээл олдоод байгаа байхгүй юу? Зээл олдоод. Яагаад зээл олдож байна вэ гэхээр газрын доор бид нар чинь хэмжээлшгүй их баялаг байна шүү дээ. Тэрий чинь нөгөө одоо гадныхан буюу Рио Тинто тэргүүтэй нөхдүүд барьцаалаад баахан зээл бид нар дээр тохож хайчаад тэгээд дараа нь одоо 2037 юм уу 51 онд бид нарыг харахад ихэнх юм чинь зээлийн хүнд чи явцгаа төлбөр чинь одоо төлбөрт явчихсан энэ баялгаас чинь та нарт юм үлдсэнгүй гэд ингэж хэлээд ийм зохицуулт байгаад байгаа байхгүй. За ягаад өнөөдөр жишээ нь ингэж хийх нь энэ уржигдрын нөгөө засгийн газраас зарласан Рио Тинтогийн санал энтер гэдэг юмнууд зарлаадсэн шүү дээ. Тэдгэрийг харж яхад ерөөсөө энэ үндсэн энэ одоо зохицуултанд ямар ч өөрчлөлт орохооргүй тийм юм одоо тохирох гээд байгаа юм шиг тийм бас их сэтгэл санаа зоож ин л да. Тэгээд тийм учраас энэ эхлээд энэ гин буруутай этгээдүүдэд тогтоогоод хууль хяналтын байгууллагаараа шалгуулаа гэсэн ийм л юм тавьж байгаа. Тэгээд тэндээ ямар улсууд гэхээр Рио Тинтогийн одоо Рио Тинто биш оюутлах компани Монгол улсын одоо аж ахуй нэгж шүү дээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа оюутлах компани гүйцэтгэх захирал одоо Армандо Торрес тэргүүтээ нэг 2-3 захирлын нэр биччихээд бид нар энэ өргөдлөө одоо цагдаад өгч байгаа маа. За тэгээд өөр тодруулах юм байгууллагууд байхгүй бол асуулт болно тийм. За Рио Тинто компани бол бас бизнесийн компани учраас ашиг авахыг бодож байгаа. Тэр чинээгээр одоо ингэ үйл ажиллагаа бодлого чиглүүлээд явж байгаа. За Монгол улсын захирлууд нэлээд байгаа шүү 34% төлөөлж байгаа тийм ээ. Тэгэхээр яг одоо энэ үүсээд байгаа 9 тэрбум долларын үр одоо ахыг хүлээж байгаа энэ асуудлыг Монгол талаас хариуцлага явах юм. Ард гэрээ байгуулсан баярын засгийн газрын үед юм эсвэл тухайн гэрээ байгуулсан цахим эдийн засгийн газрын үеийн алдаа юу? Энэ юу та судлаа гэж явж байгаа ажлууд нь илүү алдаатай гэж байна. Тий. Тэгэхээр ерөөсөө л анханасаа л алдаатай. Одоо жишээлбэл 2000 оны 10 сарын 6-нд одоо хөрөнгө оруулалтын гэрээ, хувийн нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан шүү дээ. Яг тэр гэрээгээр өнөөдрийг хүртэл бүх юм явагдаж байгаа байхгүй. Яг тэр хоёр гэрээний нэг биш шүү. Оюутлахын гэрээ гэж ярьдаг бол маш буруу. Оюутлахын гэрээ гэж ерөөсөө байхгүй шүү. Оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээ гэж байна. Оюутлахын хувийн нийлүүлэгчдийн гэрээ гэж байна. А тэр хувийн нийлүүлэгчдийн гэрээ нь 2011 оны 6 сарын 8-нд дахиад нэг өөрчлөлт орсон. За ийм л одоо 3 гэх юм уу 2 гэрээ тий. Нөгөө эхний гэрээ нь өчнгөө болоод энэ хоёр л гэрээг ярина уу гэхээс биш. Тэгэхээр өнөөдөр бид нар гэрээгээд ярихад аль гэрээний, аль заалтны, аль нь яагаад тохироогоод байгаа гэж ингэ тодорхой ярих хэрэгтэй байна. Тэгэхээр анхны гэрээ мэдээч хэрэг бид нар ч одоо ингэ яриад хүч хөрөхгүй ш. Анхны улсуудад одоо хариуцлага тооцох юм уу, тооцохгүй юм уу гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл хэн нэгэн шалгуулын барийг ингээд иймэрхүү байдлаар явуул болох байх л гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө л анханасаа буруутай. Өнөөдөр яг өөрөө зөв асуулт асуул. Өөрөөр хэлбэл бүх
одоо манай энэ дуурж байгаа хүн болгон дубан гэрээ гэл нэг юмнаас болоод бүх юм сүрдсэн юм шиг яриад байгаа байхгүй. Тэр тийм биш ээ. Анхны гэрээний үйлчлэл. Яагаад дубан гэрээ муу гэхээр уг нь дубан гэрээ хийхдээ яг би бол жишээ нь Монгол улсын иргэн одоо хүний хувьд ямар хүлээлттэй байсан гэхээр дубан гэрээгээр өмнө байгаа тэр нөгөө саяхан асуудаг хоёр муу гэрээний зохицуултыг засах юм байх гэсэн чинь баталгаажуулаад ахаад дээр нь зээлмэл авна ингээд яатсан байхгүй. Тийм учраас дубан гэрээч муу. Гэхдээ суур нь яг хэвээр байхгүй. Эхний гэрээгээр л явж байгаа. Тодруулаад нэг юм хэлжээ. Хэний алдаа вэ гэдэг. Одоо бид нар энэ гэрээний асуудал гэрээний асуудалтай холбоотойгоор хин нэгэн хүний алдаатай асуудлыг яриад байна шүү дээ. Хаанаас ч юм нэг алдаа гаргаж ирэх. Тэгэхээр одоо гэрээ байгуулалтад 13 жил болжээ. 13 жил болоход одоо 13 жилдээ яг одоо нас тэнцүү парламентын гишүүд улсын хурал сууж байна. Одоо 10 гаруй гишүүн байна. 2008 онд сонгогдсон. Өнөөдөр парламентд байна. За гэрээд өнөөдөр засгийн залгуудыг гэдэг бол үе үеийн сонгуулиар яригдчихсэн. Үе үеийн засгийн газар, үе үеийн улсын хурлын гишүүд одоо байнга ярьдаг. Хамгийн гол нь өнөөдөр бид нар Rio Tinto хөдлөшгүй үнэнд баригдаж, булан чахагдаж энэ одоо асуудлууд хөндөгдөж гарч ирж байгаамаа. Харин харамсалтай нь гарч ирэхдээ бид нар 13 жилийн хугацаанд асар хэмжээний өөртөө баялгаа барьцаалаад өөртөө Rio Tinto компанид хөрөнгө оруулсан зээлдэгч ийм нөхцөл байдалтай болоод байж байгаа. Тэгэхээр миний одоо ойлгож хэлэх гэж байгаа зүйл бол Дубайн гэрээ асуудлыг одоо энэ оргуугаас охинтой дээр бид нар одоо гэрээг цуцлуулчлаа 22 тэрбум долларын өрийг одоо бид нар одоо төлөхөөс өрийг тэглүүлчлээ гэж яриад байгаа юм. Хин хизээ тэр 22 долларын үр гэдэг имийг гаргаад ирсэн. Яаж бий болсон юм? Тэр одоо гаргаж ирээд байгаа тооцоолуур дээр Монголын хяналт хаана байсан? Тэгэхээр нөгөө эрдэс баялагын салбар төрөөс тавих хяналт дээрэс нь одоо тухайн одоо оюут толгойн гэрээг байгуулж байхад Монголын талыг эрх ашигыг төлөөлж байгаа тэр нөхдүүд юу хийж исэн? Баяр одоо Багванд гэдэг хүнийг тавьсан. Өнөөдөр тэр хүн байж байна. 13 жил энэ хяналт тавих зорилготойгоор Монголын талын эрх ашигыг хамгаалаад сууж байна. Гэтэл өнөөдөр бид нар энэ оюут толгойн гэрээний асуудал дээр үр ширийн асуудлыг тэгэлжлээ гэдэг асуудал ярьж байгаа. Үгүй юм аа. Энэ 2019 оны 11 сар 18-нд захиргааны иргэн анхан шатны шүүхийн 808 дугаар шийдвэрээр энэ Дубайн гэрээ бол хууль ус болохыг тогтоолгосон. Хууль ус болохыг тогтоолгоод Дубайн гэрээтэй холбоотой тэр гаргасан тушаал захиргааны актууд бүгд хүчингүй болсон юм. Үүгээрээ үндсэндээ Дубайн гэрээ 19 онд хүчингүй болсон байсан гэрээ. Гэтэл өнөөдөр бид нар Дубайн гэрээг цуцаллаа гэд ингээд нөгөө манай ерөнхий сайд одоо энэ зарим нөхдүүд хэвлэл урал хийгээд од болж штэ. За дээрэс нь 2019 оны 11 сарын 21-нд буюу одоо энэ одоо парламентын өмнөх парламентын гишүүд улсын хурлын 92 дугаар тэр тогтоол гаргасан юм а. Энэ 92 дугаар тогтоолын 7 заалт өөрөө үндсэндээ хамгийн чухал заалтууд гарч ирж Rio Tinto-г одоо яалтчгүй ширээний ард зөвшөлтсөлийн байдалд оруулах энэ хэмжээнд одоо шахалт үзүүлсэн юм а. Энэ дээр бол энэ одоо 7 асуудал бол ерөөсөө энэ оюутлогоо нөөцийн асуудал, техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулъя, дүгнэлт гаргуулъя. За энэ төслөөс одоо Монгол улсад орж ирж байгаа энэ өгөөжийг дүгнэлт гаргуулъя. Далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг энэ одоо үндсэн одоо өнөөдөр яригдаад байгаа бүх асуудлыг чи 19 оны өмнөх парламент бол улсын хурлын тогтоолоор батлаад энэ ажил өнөөдөр хийгдээд ингээ явж байгаа юм. Тэгвэл өнөөдөр хийгдэхдээ бас хангалтгүй хийгдээд байна гэж харж байгаа юм. За дээрэс нь мөн одоо энэ өмнөх парламент буюу 2020 оны 4 сарын 30-нд одоо тэр нөгөө жижиг хувьцаа эзэмшигчид гомдол гаргасны дараа Монголын засгийн газар энэ асуудлыг мэдчихэв. За ингэж мэдснийхаа дараа манайх сүрэг нэхэмжил гаргасан. Энэ сүрэг нэхэмжил гаргасан нь өөрөө Rio Tinto-г өнөөдрийн энэ буулт хийх энэ хэмжээнд авчирсан юм аа. За дээрэс нь бас тэр далд уурхайн бүтээн байгуулалтын дээр ажиллаж байсан Rio Tinto-гийн захирлууд нь өөрсдөө гомдол гаргасан юм аа. Юу гэж гомдол гаргасан гэхээр чанаргүй бүтээгдэхүүн. Энэ мэргэжлийн бус багаар энэ далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг имийг хийлгээд өнөөдөр энэ одоо анх дүгнэлтээр 1.4 байна уу тэр $1 хохирлыг учруулсан байна гэдэг энэ асуудал яригдсан юм а. Үүний дараа өнөөдөр манай засгийн газрынхан манай энэ их хурлын гишүүд энэ асуудлыг хөндөж гаргаад өөрсдийн гавьяа мэдэн гэд өөрсөн дээр наага яриад байна. Энэ бол гавьяа биш юм а. Зүгээр бид нар
өнөөдөр бид нар юуг ярих ёстой вэ гэхээр оюут толгойн гэрээнд бид нар өөрчлөлт оруулах ёстой байсан уу? Байсан. Тэгвэл анх оюут толгойн гэрээг байгуулж байх үеийн улсын их хурлын 57 дугаар тогтоолчин хүчин төгөлдөр байж байна. За хөрөнгө оруулалтын гэрээнд бид нар өөрчлөлт оруулах ёстой юу? Хөрөнгө оруулалтын гэрээнд бид нар өнөөдөр өөрчлөлт оруулах ёстой. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ илт одоо хөрөнгө оруулалтын гэрээ чинь баг Монголын засгийн газарт 19 зүйл заалтаар давуу эрх Эротинта давуу эрх олгоцсон ийм гэрээ байхгүй юу? Гэрээ гэдэг чинь айл ал талдаа ашигтай буюу тэнцвэртэй байж энэ гэрээ явах ёстой. Тэгэхээр ач холбогдолгүй, ашиггүй, алдагдaltaй гэрээ байгуулчаад өнөөдөр ирээдүйд одоо хэдэн онд чи одоо миний болон та нарын үр хойч хүртэхээргүй тэр одоо ашиг олох ноогдол ашигын төлөө өнөөдөр ийм асуудал бид нар ярихгүй. Өнөөдөр бид нар энэ гэрээний асуудлыг одоо цаашид хэрхэн яаж явах ёстой юм бэ? Эротинта буулт хийсэн өнөөдрийн хамгийн том давуу тал нь эротинта булан шахагдсан байна. Эротинта буулт хийсэн байна. Хүлээн зөвшөөрсөн байна. Энэ асуудал бол зөв. Дараагийн алхмууд дээр бид нар маш их анхааралтай харж байгаа юм. Дараагийн алхмууд юу байх вэ гэхээр өнөөдөр энэ зарлалын хэтрэлттэй холбоотой асуудлаар эрүүгийн эрг үүсгэн шалгах ёстой юу? Шалгах ёстой. Энэ бол өөрөө ямар хэв шинжийг агуулж яах вэ гэхээр энэ одоо хуулийн этгээдүүд өөртөө оногдсон давуу байдал ашиг орлох зорилгоор өөрсөндөө гэмтэргийн хэлбэрээр одоо үйлдэл байна. Энийг шалгаач. Энэ одоо өнөөдөр шалгахгүй орхих юм бол магадгүй дараагийн одоо бидний дараагийн үе энэ 9 тэрбум долларын алдагдлын асуудлыг яриад энд ингэ сууж явах асуудал гарч ирэх юм байна гэдэг энэ асуудлууд яригдж байгаа маа. За одоо бол бид нар өнөөдрийн хөгжлийн хурлын хүрээнд бол судлаач Бат Эрдэнэ бол гаргаж ирсэн энэ асуудлыг ярьж байгаа. Үүнээс цааш менежментийн төлбөр гэдэг дээр Монголын засгийн газрын 34% эзэмшиж байгаа хүмүүс өнөөдөр мөн одоо ашиг авдаггүй. Бусад одоо энэ гэрээний сүдэлтэй маш олон гим хорийн асуудал цаашид яригдана. Нэгэн харин одоо нөгөө Риогийн асуудал гадны одоо дэлхийн бусад улс орон бусад одоо газруудад олон янзын хэрэг үүсгээд хувьцаа эзэмшигчдийн анхаарлыг татсан биднэрт бол бас бодит боломж олж орж ирж байна гэж харж байгаа. За өөр асууж тодруулах зүйл байвал асууж тодруулж болно. За би нэг нэмэт хэлчих дөө. Тэгэхээр энэ нөгөө за энийг би нэг тавчхан. Энэ одоо нөгөө төрүүчийн би үзүүлсэн шүү дээ. Юу оюутлахын баялаг газар дор. Тэр хэрхэн одоо зарагдаад гарч ирээд зарагдаад ямар зардалд явах вэ гэсэн юм ерөнхий одоо юу гэдэг зураглал байна. Энэний цаана тоо байгаа л да. Энэ ингээд жишээлбэл энэ хамгийн өндөрөд би нэг л хэлчих. Энэ 28 онд маш их одоо 70 дугаар хооронгоо 4 дахин баялаг гарна гэдэг шүү дээ. Тэр 28 онд тэр нь эднэр байхгүй энэ өндөр гараад байгаа цэнхрүүд. Ингэж явсараа 51 онд ингээд дуусах. Одоогийн нөгөө шүүгөөгийн нэг давхрыг ашиглав. За тэгэхээр зардлууд нь доош ингээд орж ирсэн мөнгө чинь зарагдсан шүү дээ. Тэр мөнгө нь юу зарагдсан вэ? Энэ улаанууд маш их байгаа. Энэ нөгөө зээл ба зээлийн хүү байхгүй. Зээл ба зээлийн хүү. Түрүүн ярьж шүү дээ. 9 тэрбум чинь зээл ба зээлийн хүүнд явах гээд байна. Нөгөө машинаа хөдөлчихэд дахиад зээл авах чинь дахиад машиныхаа мөнгийг төлнө. Хугацаагаар нөгөө хүүгээ төлнө шүү дээ. Эсвэл дахиад байр авдаг ч юм уу тийм. Нэг байрыг чинь нэг итгээд нөгөө буруу юмд өгөөд алдчихлаа гэж бодоход дахиад байр авбал банкнд яг хоёр байрны мөнгө хоёр байрны хүү төлнө. Тэрнтэй адилхан ингэж улаан явсараад яагаад эднэр хэлж яах вэ? Яагаад ноогдол ашиг одоо өчигдрийн нөгөө 22 тэрбумыг тэглэлээ гэж ярьж байна. Тэр ноогдол ашигыг авчрах хугацааг найшлуулахгүй байхгүй. Ноогдол ашиг 37 онд ирнэ гэдэг эднэрийн тооцоо яг хэвээрээ л 2037. Өнөөдөр одоо бид нар би жишээ нь 2037 онд бол одоо 70 хавцаа ч юм уу явж явах нь шүү дээ. Настай. Тэгээ одоо бидний аав ээж бол үзэх ч юм үзэхгүй ч юм. Тэгэхээр энэ улаан яагаад ингэ гарч ийн вөхөр саяын нөгөө эн чинь юу гэдэг юмыг нэг буруу мороо бариад ахиж барьсан биш. Энэ улсуудын мэдүүлгээр бүр зориуд зардал өсөх гэж жишээлбэл хятадын маш их чанаргүй ган хичнээн мянган боолт юу бүгдийг ингээд нөгөө хог болгоод хайсан байхгүй. Би түрүүн дансны юу үзүүлсэн ш. Тэрнээс болоод энэ баялагч нь энэ зээл ба зээлийн хүнд хугацаагаар явах гээд байна. Тэрнийх нь охирол нь 9 тэрбум юм аа гэдэг. За энийг би жигжрүүлээд яцсан энэ хэсэгтэй. Одоо энэ хэсгийг илүү энийг дугуулсан байна.
илүү тооцож авах гэдэг. Энэ дээр энэ чинь одоо явж байгаагаар зээл ба зээлийн хүүд нийт 29.6 бараг 30 тэрбум доллар төлөх юм. А уг нь бол зөвхөн саяын одоо бидний шалгуулах гэдэг 1.4 тэрбумын хэтрэлт гэдэг байна шүү. Энэ хэтрэлт байгаагүй байсан бол 20.2 20 тэрбумыг одоо энэний зөрүү нь 9.3 буюу 9 тэрбум гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ тэр одоо мэдээч шүү дээ дахиж машин аваж дахиж төлж дахиж нөгөө лизингээр дахиж байр аваж дахиж төлөөд банкны зээлийн хүнд унахгүй болвол 20 тэрбумыг төлөх байсан. Тэрнээс ахиж ийм алдаа гараа баахан мөнгө төгрөг илүү зарцуулаад тэгээ нөгөөхөө нөхөх гэж хугацаа байгаа шүү. Энэ чинь маш том бүтээн байгуулж учраас. Энийний юунаас болж ингэж 9 тэрбумын зөрүү гарчаад байна. Одоо энийг хэн хариуцах юм бэ? Ийм асуудлаа манай засгийн газар сая энэ саналндаа одоо тавьж явуулаагүй юм шиг харагдаад байна. Тэгээд тэр нь жоохон санаа зовоод тэгээ одоо юу гэдэг юм манай хууль хяналтынхан бас ажиллаа хийчих байх гэж найдаад ингээд өргөдөл гаргасан. Тэр нь бол 12 сарын 13-нд бол нэг захидал ирсэн. Энэ захидал ирсний дараа бол одоо эрх бүхий этгээдэд гарч ирж мэдээлэл хийсэн. Тийм ээ. Энэ захидлын хүрээнд бол дараагийн ажлууд эцэст шийдэгдэж хийгдэн одоо. Хийгдэхдээ бид нар энэ асуудлуудыг голж анхаараач. Дээрээс нь одоо бидний гол их асуудал бол хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулъя. Монголын засгийн газарт ашигтай энэ өөрчлөлтүүдийг нэг яаралтай хийх шаардлагатай байна. Магадгүй бид нар өнөөдөр Монгол улсын ерөнхий цагдаа, ерөнхий гэмт хэрэг тэмцэх газруудад энэ гомдлуудыг гаргаж байна. Бид нар хэдийн чамдад энэ гомдлуудыг гаргах цаг хугацаа болжээ. Энэ үйл баримтууд хэдийнээр тогтоогдчихжээ. Тэгэхээр өнөөдөр дэлхийн эрдэнтээс 6 дахин их том энэ ордоосоо бид нар баялаг хүртэж байна. Ордын нөөцийн асуудал дээр бид нар ярих цаг болчихжээ. Энэ дөрвөн эрдэс баялагийг өнөөдөр экспортод гаргаж байна. 508 тонн ч илүү хэдэн тонн авт хэлээ. За би одоо хэлээд байна. Одоо энэ нөгөө нэг хойд хьюго гэдэг одоо бидний нөгөө алд орхоо гэж яриад байгаа шүү дээ тий. Тэр хоёрын чинь нийлбэр энэ нөгөө одоо тэзүүгийнх нь тоо байхгүй юу? Нийт 10.3 сая тонн зэс 417 тонн алт 3000 тонн мөнгө байгаа байхгүй юу? Одоо энэ дүрсэлсэн энэ ногооноор дүрсэлсэн байгаа. Энэ дээр. Тэгэхээр нийлээд бол яг нэг магадгүй нэг одоо 1900 тонн алт ч юм уу тэр алтан тэрвээ хөрвүүлвэл энэ чинь гэхдээ нөгөө зэсийн үн одоо энэ чинь эдгээр ингэж яриад байгаа цахилгаан машин электроникийн үйлдвэрлэл улам хөгжнөө. Тэгэхээр зэс улам үнд орно. Өнөөдөр нэг тонн $9,000 ч юм уу $10,000 энэ дандаа $6-7,000 тооцоо хийсэн тооцоонууд байгаа шүү дээ. Тэгэхээр өшөө их өснө. Тэгсэн мөртөө нөгөө одоо яг баялагын эздэд үлдэх зэс нь. Чинь бид нар уг нь болдог бол зэс алт мөнгө л авмаар байна шүү дээ. Гэтэл нөгөө баахан зээлмэл юм чи явчихна гэсэн ийм л юм байгаа байхгүй бидний юм. Тэгэхээр анханасаа тийм зориуд эднэр ингэж нөгөө зардлаа өсгөх юм байна. Юмаа дахин давтан хийд юм байна. Нураад юм байна. Хич барьд юм байна. Чанаргүй материал шахт юм байна. Өчнөө олон одоо өндөр цалинтай хүн одоо өөрсдөө ажилуулд юм байна. Зардлаа маш их өндөр гаргад юм байна гэдгийг энэ бүх үйл баримтууд баталчаад байна шүү. Ийм л асуудал байна. Одоо яг төгсөлт нэхэд энэ бол дэлхийн том орд гэж тооцдог. Агуу том орд гэж томьёолоод байна шүү мэрэгжлийн хүмүүс. Агуу том ордоос бидэнд хүртэх ашгийг өнөөдөр бид нар 13 жилийн дараа хүртэн битгийхэд өрөнд ороод ингээ яваад байгаа энэ асуудал байна. Тэгэхээр бид нар энэ засгийн газар одоо энэ захидлын хүрээнд дараагийн алхмуудыг хийхдээ улсын хурлаас гарах энэ тогтоож шийдвэрүүдтэй нэг яаралтай хөрөнгө оруулалтын гэрээг нэг яаралтай тэр менежментийн багийн төлбөртэй холбоотой тэр асуудлуудыг оруулах ийм шаардлага гарч ирж байна л гэж шаардж байгаа юм. За. Одоо ингээд хүний ухаад асуудал үүсчихсэн тийм нууц хүчнээс мөн трада барьсан байна. Дээрээс нь угаан гэрээгээд одоо хүний ухаад хөрөнгө оруулалтын ингээд зогсоод цуцлана гэдэг мэдээлжлээ. Бид зэсийн үн цаашаа өсөх юм байна. Одоо яг тэр өндөр өсөлтөө үед нь одоо хүний ухаад зогсолтоо санхүүж байхгүй ийм болчиход байх нь одоо бас нэг африксан боломжтой байх юм. Яг тийм үед бид энийг ашиглаж чадахгүй ингээд гацаатай байж байгаа юм уу? Одоо хойд хөрш бас том зэсийн юу илэрсэн байна шүү дээ. Тэгэхээр судлаач өнөөдөр цааш тийм тэгэхээр зэрэг
мэдээж бодох л асуудал л да. Гэхдээ өнөөдөр ийм байхгүй юу? Зэсийн үн хэд байхаас одоо би сая ярьж шин зэс болж өгвөл боддоор нь зэс алт юугаар бариад үлдчихүүл гэж. Тэгэхээр зэсийн үн жишээ нь энэ удахгүй өснө, Оросд маш том орд нэгдэн өрсөлдөгч гарч ирнэ. Энд чинь эдгээр чинь бас л нөгөө нэг яг баттай хэлж байгаа зүйл биш шүү дээ. Тэгэхээр бид одоо миний баримталж байгаа байр суурь юу гэхээр зэрэг яг баттай байгаа одоо далд уурхай эхлүүлэх гээд манай засгийн газар ч гэсэн яарч штэ. Нөгөө далд уурхай эхэлчүүл болох гээд байна. Тэгэхээр бид нар одоо бол яарах ёсгүй. Мэдээж хурдан байвсан. Яагаад тэгэхээр эхлээд нөгөө тохиролцоогоо чинь би түрүүнээс хойш яриад энэс хэдэн хувийг бид нар авах юм гэдэг юм баталгаатай болгож жагаад далд уурхайгаа ашиглаж эхлэх ёстой. Тэгэхгүй бол өнөөдрийн энэ тохиролцоогоор явах юм бол бид нар зэсийн үн одоо чинь маш өндөр байсан ч гэсэн хожиж чадахгүй байхгүй. Тийм учраас нөгөө үннээс айхтар шалтгааллахгүйгээр бид нар яг одоо мэдээж хэрэг одоо бол бас хямд үнээр борлуулад байгаа шүү дээ бид нар чинь дэлхийн зах зээлийн үнэ 5-10% хямд байгаа судалсан. Тэрэн дээрээ хүртэл бид нар борлуулалтын гэрээнд нь оролцох хэрэг байна. Жишээ нь өнөөдрийн үнээр байлаа ч гэсэн борлуулалтын гэрээнд нь оролцоход дахиад бидний орлого нэмэгдэх байхгүй. Энэ бол тоогоор батлагдж байгаа. Энэ бол төрийн ихнэл хийх ажил байхгүй. Харин тийм учраас бид нар ядаж энэ хуулийнхан эхлээд энэ одоо гэмт хэргийн шин чанартай юм байвал энийг нь тогтоо. Дараа нь одоо борлуулалтанд нь ордог болохоо тэр төрийн яам нь байдаг үстэй. Уул уурхай яам, засгийн газар энэ улсууд нь хариуцах ёстой шүү дээ. Эрдэнэс оюутлогоо энэ төргээд компани байж байна. Энэ улсууд нь л орох ёстой шүү дээ. Тэгжээж бид нар өнөөдөр төрөний ярьдгаар жирийн улсуудад бол энэ олон гэрээ мэрээ заалт, менежментийн төлбөр энэ юм хэрэгтэй. Жирийн улсууд юу хэрэгтэй гэхээр энэ баялагаас яг одоо энэ хідэн хэсэг нь хэдийн хугацаанд биднэрт болон бидний өөр хүүхдэд үлдэх юм бэ? Монгол улсын одоо хөгжил дэвшил цэцгэлд хэдэн хувь нь хөрөнгө оруулалт болох юм бэ? Гэдэг нь чухал болохоос биш. Нөгөө тэр цаана одоо ямар гэрээ байгуулаад эрх үхийн улсууд нь одоогийн гэрээгээр явбал энэ ерөөсө бүтэхгүй байхгүй. Ийм л юм байна. Тоогоор батлагдсан хамгийн гол нь энийг өнөөдөр ч ярьж байгаа юм биш. Миний хувьд 13 оноос хойш ярьсан. Тэгээ ерөөсө засахгүй л яваад байгаа. За өнөөдрийн хурлын одоо хэвлээ урлагийн хүрээд өндөрлөж байна. Өөр асуулт байхгүй тийм. Тэгэхээр оюу толгой яг энэ гэрээтэй холбоотой энэ зүйлийг ингээд яриуд маш том асуудал болно. Бидний өнөөдрийн гаргаж тавьж байгаа зүйл бол энэ гүний уурхайн бүтээн байгуулалтанд алдаа гарсан. Энэ нь одоо менежментийн багийн алдаанаас болоод Монгол улсад одоо 9 тэрбум орчим ам долларын хохирол учирсан байна. Нэгэнт ийм хохирол учирчсан тохиолдолд үүнийг гин бурууг тогтоож хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ? Энэ асуудлыг л одоо хуулийн хяналтын байгууллага шалгаач гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр дараагийн тэр асуудлууд бол ингээ яриад байвал маш олон асуудлууд бий. Тэгэхээр бид нар ямар ч үс энийг одоо эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгөөд тэгээд одоо энэ дээр хэрхэн цаашаа ажиллахыг бол харах болно. За тэгээд өнөөдөр хуралд хүрэлцэн ирсэн биднийг анхаарсан та бүхэнд баярлалаа.